Сайн байцгаана үзэгчдээ, Эх орон телевизийн авралын шүхүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон. Ингээд дугаараа бид Монголын хамгийн эртний түүхтэй хийд дам даржаалан хийдээс бэлтгэн хүргэж байна. Ингээд танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа яриагаан энэ хийдийн үүх түүхээс эхлэе гэж бодож байна. За. Энэ хийд ер нь хэдэн онд анх байгуулагдсан, хэн гэдэг хүний гэгээн дурсах зориулан баригдсан хийд юм бэ? 250 жил гэдэг бол бас урт хугацаа шүү дээ. Энэ хийд бол одоо Монголын анхны 3 хийдийн нэгэ гэж түүхэн тэмдэглэсэн байдаг. За анхны 3 хийд гэхээр бид нар сайн мэдчихэ тийм ээ. Эрдэнэзуу хийд, амар өсөнд хийд, тэгээд одоо дамдаржаа хийд ордог. Яг одооноос 250 гаруй жилийн өмнө буюу 1761 онд манай одоо эзэн Чингис хааны маань Алтан ураг ийм мөн одоо Монголын халахын богд Живдсэн дам хотогт 2 дугаар богд Лувсан дамби домэ гэж одоо энэ сайхан гэгээ энэ одоо залтсан байгаа энэ Лувсан дамби домэгийн дурсгал зориулж Манжи хааны зарилгаар Санзай дорж гэдэг хүн бас барьсан тухай энэ түүхийн энэ гэрэл төшөөнд одоо хിവэр энэ гэрэл төшөөнд энэ хийдийн үүх түүхийг бүр маш тодорхой Монгол, Ужин Монгол, Төвөд, Манж, Хятад 4 хэлээр яг тэр үедээ одоо гэрэл төшөө босгосон одоо түүхэн ач холбогдолтой одоо ч хിവэрэнд хадгалагтаар үздсэн манай Монголын одоо эртний соёлын түүхийн уран барилгын үнд тийм дурсгал одоо үл хөдлөх яг тэр оршин байгаа газар дээр байгаа маш их үн цэнтэй ийм одоо ховор хийдийн шашны одоо сүмхий соёлын өв байгаамаа болж хадгалагтаар одоо өнөөг ирсэн ийм түүхтэй байна. 250 жилийн хугацаанд бол энд бол маш олон одоо бас үйл явдал өрнөсөн байж таараа. Их хэлмэгдүүлэлтийн үед бол энэхүү хийд ус хэлмэгдүүлэлт өнгөрсөн баг. Энэ талаар бас та. За тий энэ их одоо хугацаанд бол мэдээж янз бүрийн замыг туулсан байна. За анх одоо тийм энэ хийдийг ихэлсэн боловч бас одоо энэ удаан он цагийн хугацаанд хэлмэгдүүлэлтийн үед бол нөгөө энэ хотод одоо ойрхон байсан гэдгээрээ хамгийн түрүүн хэлмэгдүүлэлт өртсөн байдаг. За энд одоо айхтар тэр хараа цаг үед одоо энэ логшир жанграасыг гэж маш сайхан том шүтээний буулгаад нөгөө өнгөрүүлээд буулгаж устгасан. Одоо энэ дээр байсан бойпер, дээрний цогчин дугны энэ сайхан одоо хийтэй модон багнуудын нөгөө тухайн үеийн одоо цэргийн дарга нар эндээс авч яваад одоо энэ одоогоор нь удирдлагын активын уртад намын байрны цэргийн дарга нарын орон сууц болгож одоо баярлсан ийм гашуун түүх байна. Лам нарын одоо 108 1500 лам байсан. Хэлмэгдүүлсэн үед одоо тагнуулын ерөнхий газрын архиваас одоо олсон бидний баримтаар бол 108 ламыг нэрн жагсаалтайгаар ламыг одоо энд яг энд өг дуугүй буудан хороож хэлмэгдүүлсэн ийм их одоо бас харт түүхэнд бас байдаг. Тэр одоо энд ядангуяа Хинтээ аймгийн, Төв аймгийн, Завхан олон сайхан эрдэмтэн лам нарыг одоо энд хэлмэгдүүлсэн. Гэх мэтлэн одоо их олон зүйлийн өгөө хин бүрх одоо тойр нь байгаа. Энэ бүх хашааны тойр, хэрэм хашааны тойрыг бүгдийг одоо үлдсэн байна. Дээр нь одоо энэгээр нөгөө Манжи хаан өөрөө энэ гол хаалгаараа задардаг. За түшмүүдүүд нь хоёр талаар нь задардаг, сүсэгтэнгүүд өөр хаалгаар ордог. Тэгээ энэ чи одоо нөгөө тамган газрын сүм. Яг богдын ногоо музей шүү дээ. Яг тэр шиг ийм одоо маш их зохион байгуулалттай архитектийн тэр бүгдийг устгасан. Одоо харамсалтай нь одоо хуучин зураг нь байдаг юм л да. Одоо бол энэ барилгын суур байж гэнэ гэдэг бас ямар одоо барилга юу одоо бүтээтгүүнээр барьсан болоод 200-аас 250 жилийн хугацаанд өнөө хүртэл одоо ингэ байж байгаа. Энэ талаар бас сонирхолтой байгаа тийм үү? Хамгийн сонин нь одоо шинэ энэ хамгийн ихлийн цогчин дуган байна. Эний бол яасан гэхээр одооний юм хундам суур байхгүй шүү, зутгсан суур байхгүй. Яг 250 жил одоо оршин тогтож байгаа энэ гол нууц нь бол анх энийг барихтаа газрын сонгоод
газрын тусгай одоо архитектурын аргаар ингэж бэлтгээд тэгээд бүр Бээжингээс одоо урдаас хөх тоосго зөөж барьсан байгаа юм. Тэр нь одоо нотлогддог. Одоо ч энэ тэр тоосго нь хിവэрээ. Яг тэр тоосгоны нууц чанар бол хөх тоосго бол хэдэн 100 мянган жил болох тусмаа чанар нь удам сайжирдаг, мууддаг. Тийм их ач холбогдолтой тоосгоор барьсан учраас одоо энэ ингээд чулуун суур, энэ одоо чулуун боржингууд бүгд гараар хийж исэн. Одоо яг тэр чигээр хадгалагдсан. Их түүхийн. Тэгээ дээр нь энэ хөх тоосгоор барьсан гэдгээрээ ийм олон жилийн настай түүхийд, барилгын түүхийдийг монголчууд уран барилгатаа ашиглаж чаддаг байжээ. Энэ түүхэн баримт байгаа. Энэ дам даржаалан хийд маань бас цаг хугацааны ирэхээр баларсан ч гэсэн сэргээн суулж эхэлсэн байна тийм ээ. Түүхэн одоо байгаа ч гэсэн одоо байгаа байдлаасаа бол шал өөр болчиход байж байгаа шүү дээ. Битгий ярдан ар зогсож байна тийм ээ. Энийг ер нь яагаад ингэж сэргээн засварлах болоо? Энэ сэргээн засварлах болохын ач холбогдол бас юунд оршиж байгаа юм бэ? За ингээд одоо түүх бол ингээд хилмигдүүлэлтийн үе өнгөрсөн тийм ээ. Хилмигдүүлэлтийн үе өнгөрөө дараа нь энийг яасан гэх сонин бай түүхтэй. Зайлын нийгэмтэй шийдсэн. Нөгөө яг Япон цэргүүд олзлогдоод Япон цэргийн имлэг болж ашиглагдсан байна. Тэгээ Япон цэргийн имлэг байжгаад одоо энэ Япон цэргийн зохицол руу шүү дээ. Тэнд тэрний дараа социализмын үед энийг Сурьягийн имлэг болгосон. Эрүүл мэндийн яамны харьяа болгоод. Тэгээ энэ хэсэг улсын одоо дандаа буйны байдлаар ашиглагдажсэн. Тэрний дараа одоо өндөр нөхөн сэргээх 90 он хүртэл одоо нөхөн сэргээх имлэг, өндөр насны имлэг ажиллаж ирсэн шүү дээ. Тэнд ингэ сайхан бүр улсын хэмжээний өндөр насны эмнэлэг байж байгаа 90 он гарангуут нь ардчил гараа буцаад цүм хийдэн өгсөн байхгүй юу. Тэгээ өгсөн чинь яг 90 он гараад өгөөд хөөрхөн энэ 90 оноос хойш одоо 20 гаруй жил ерөөсөө нөгөө хөрөнгө оруулалт байхгүй. Энэ хавийн хүмүүс модын, дээврийн, төмрийн авч ашиглаад, модын авч түлээд тэгээ бүр балгас болгоцсон байсан. Нийслэлийн одоо иргэдийн төлөөлөлтийн хуралд өмч болсон байна. Дараа нь энэ чинь нөгөө юунаасаа 90 онд нөгөө эрүүл мэндийн яамнаас улсын 71 онд улсын хамгаалтанд орсон байхгүй юу. Тэгээ улсын хамгаалтаасаа орон нутгийн өмч болгоод нийслэлийн өмч болгоод өгсөн юм байна. Тэгээ нийслэлийн өмч болгоод өгсөний дараа энэ эзэнгүүдэд 2010 оны хотын удирдлага нийслэлийн иргэдийн төлөвтэй хуралд нийслэлийн засаг даргын захирамж гаргуулад за би одоо манай бурхан шний шин төв энэ цогчин дуганыг одоо дахин сэргээн засъя гэдэг одоо хүсэлт гаргаад тэгээ харин ашгүй нийслэлийн иргэдийн төлөвтэй хурал тогтоод гаргаад нийслэлийн засаг дарга захирамж гаргаад нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ хийгээд энэ ажил эхэлсэн. Маш хэцүү байсан энэ. Одоо яаж засна гэж одоо тэрнээс хойш бид нар ер нь ихэр чинь баг 4-5 жил. Тий 5 жил гарan тасралтгүй засаад одоо нэг ийм засчаад байгаа. Одоо ингээд одоо үйл ажиллагаа явахад бэлэн болцсон байна да. 63 өрөөтэй гэхээр бас одоо бас олон өрөөтэй. Тий одоо яг бэлэн байгаа ер нь өрөө нь. Тэгээ энэ бол одоо бас шашны зан үйл сургалт явуулна ийм одоо чиглэлээр тэгээ бас хуучин номын дуу сэргэж байгаад их баяртай. Яагаад тэгэхээр бурхан шашны байгууллагууд одоо улсын одоо төсөв суугаагүй ч гэсэн одоо жишээ нь одоо манай бурхан шашны шин төв бол ямар ч байсан бурханы шашинтан зам нар хуучныхаа сүм хийдийг нэгийн ч болсон одоо сэргээж ард түмэндээ одоо ингэж сэргээ игсэн ийм буйны сэтгэл гаргаад бид нар зүтгэцсэн. Тэгээ буйны юм болохоор тал талаасаа олон хүний сайхан буйнтай хүмүүсийн дэмжлэгээр ингээ сайхан энэ дамдарч их шавийн шашны бадруулах хийдэмээ цогчин дугна ингээд дахин сэргэж амилж байгаад их баяртай байдаг юм аа. Өсөстэй олон бол их л одоо баяртай байх тийм ээ. Ялангуяа бол энэ хавийнхан бол ер нь андахгүй сайн мэдж байгаа тийм ээ. Өмнө нь одоо ямар байшин байсан одоо ямар болцоо дахин сэргэгдсэн байгааг бол ерөөхдөө бол энэ хавийнхан нийтдээ бол монголчууд ерөө сайн мэдж байгаа. Дамбайхан бол маш их баяртай байгаа. Сүсгэнгүүд маш их баярж өдөр болгон биднэрт талархсан сэтгэл ирж гоо ямар сайхан ийм сайхан болцлоо гэж их ам сайтай байгаа бид баяртай. Одоо дээр нь бид нар бас ингээд сайхан зүлэгжүүлж мод тарьж байна. Хашаандаа тэгээ явандаа ер нь бол энэ амар амгалангийн цэцэрлэг түрээлэн болгох их том төлөвөө байгаа. Хашаагийн тий. Тий.
Энэ боржин чулууг ингээд энэ харж байгаа үстэй дандаа гараар хийсэн байгаа. Ингээд нөгөө ингээд жирийсний юм орон байгуул ингээд цүүцээр цүүцтэй дэсэн байгаа хгүй нэг. Нөгөө уулын чулууг чинь ингээд бүр ингээд дандаа гараар яг тэр хിവэрээ. Одоо нөгөө яг суур яг тоосох нь энэ байна. Тоосох нь энэ нөгөө ийм том тоосох гараач хөх тоосох энэ. Энэ бол яг л тэр чигээр ерхийн ч хөдгөөгүй анх байсан чигээрээд байгаа. Одоо энэ тоосгонууд ийм бүх энэ олон жил болж байгаа чинь ингээд ялцараагүй байж байгаа. Энэ чулуунууд нь яагаар ятсан. Гайхалтай шүү. Одоо энэ бодог байна сайхан жоох тий. Энэ бодог модон энэ уран барилгын бас юутай. Энэ агаар зулан магарч ингэ сайн хийж өгсөн байгаа тухай үедээ. Тий. Тэгээ энэ түүх тэр энэ тухай үеийн одоо энэ бодгийг хിവэрээ. Тий. Бас энэ олон жил тэр хээг харахгүй хараа. Тэр алган хэмээг их сайхан хадгалагдсан байдаг. Тэгээ ялангуяа энэ ингээд энэ он жилийг яг ч одоо бүр яг л тэр анхныхаа загвараар энэ түүхийн энэ дээр одоо их тодорхой бичсэн байгаа. Энэ түүхийн сүм дээр одоо энэ дээр харагдана. Хүүхдүүд жоохон одоо яг хэмжээтэй юм бол одоо манай дамдар жилийн хийдэ юу вэ? Түүхийн сүм гэдэг. Түүхийн сүм. Энэ түүхийг одоо энэ монголоор бичсэн дотроо байж гэрэлтгүй шүү. Эдгээр бас энэ хаалт маалгыг яатсан бид нар бас ингээд юу яатсан зассан. Энийг хүүхдүүд хэмжээд хийгээд идэв. Юу юм бэ тийм үү? Энийг онгойлгож болно. Хойтын онгойлгочтой. Энд урдаас энэ хараа тэр хааны зарилгаар гэдэг эхэлж байгаа шүү дээ. Одоо энийг монголоор уншиж чинь бас. Та нөхдүүд энэ уншиж байгаа одоо миний ярьж байгаа жишээ нь зарим нэг жоохон бүдгэрсэн байна. Зарилгаар бүтээгдсэн хийдэг. Энэ уран битсэн. Одоо энэ ингээд дахин сэргээх юм. Ер нь бол энэ маш их урлагтай. Тэрийн дээдлийн тэр сэлбэрүүдийг харахгүй. Одоо энэний хэмээн бас хойцоор нь ороод үзье. Нараа тэр хэд юмнууд бол энэ бол ингээ уншигдэн шүү дээ. Энийг жоохон толруулахад бол олноо өргөдснийгээд дундад гэж байгаас дундад зарим нэг нь шин дээр бол яг тэндээс ингээд эхлээд халахын живсэн дам хотогтой ингээд итгэлт гэж байгаа юм бурхан шашны. Гэх мэтлэн зарим нэг нь бүдгэрс одоо энэ он сарын хүртэл тавьсан байгаа шүү дээ. Хэдэн онд одоо хэддүгээр зууны гэсэн ийм сайхан одоо энэ түүхийг бүр яг бүрчлэн бичсэн. Их нарийн энэ сэлбэр мэлийг харахгүй дээдлийн хараа. Бүгдийн дандаа өглөөрөгтөж ингэж хийсэн. Монголчууд түүхээ ингэж сайн хадгалдаг байсан шүү дээ. Бас гайхалтай байна. Гайхалтай одоо энэ суур мөр бол үнэн гайхалтай шүү дээ. Тухайн үед ийм авар юугаар өргөж одоо яаж ингэж босгож ирсэн үнэн гайхалтай шүү. Цогчин дугны маань одоо яг хурлын хэсэг. Хурлын хэсэгт нь бол тэр заалны. Ингээд энэ хөрөг бол одоо яг 2 дугаар богдоо. Тий. Энэ ямар учиртай юм гэхээр энэ их шавийн шашныг бадруулагч хийдийг би хийж түрүү хэлсэн шүү дээ. Халахын 2 дугаар богд живдсэн дам хотогтод зориулж бүтээсэн. Тэгээ энд бол тухайн үедээ одоо 1500 дам хурдаг цогчин дугна. Энд чи ийм байгаагүй. Ингээ айгүй сайхан ийм хээ хаваатай багантай одоо бид нар дуурайлгаа түүхийн дуурайлгаад хийсэн ийм өндөр багнуутай ингээд хурдаг байж ингээд суугаад. Одоо энэ сахиу сурна бид нар тэгээд энэ 2 дугаар богд маань энд их номын их олон сайхан бас үйлийг бүтээсэн. Дээр нь энэ оюутнууд нь ингээд сурагчийн байртай энэ их зохион байгуулалттай. Энэ баруун хаалгаараа шаттай орно, энэ гөрөө орно, голын хаалгатай, асартай ингэж ордог бай. Жишээ нь одоо энэ хараа энэ дөрвөн хаалгаараа ингэ орчин. Тэгээ модон багантай ийм сайхан одоо олон хийд номын дуу хурсан, буян одоо номын дуу тасардаг уу. Тэгээ энэ чи нөгөө чойрын ном хилцдэг, нөгөө дагсал ном хаялцдаг, эрдмийн зэрэг олгодог, агран тийм их сайхан газар байсан баг. Энэ бас их учиртай бадтай хаалга. Энэ одоо хоёр талд нь энэ зүгээр яг бид шинээр сэргээсэн. Тухайн үед бол иймэрхүү одоо энэ гандангийн Жанграйсгийн хаалга яг ийм. Нэг ийм одоо уран барь одоо энэ маш энэ бад энэ одоо шоо гэдгийг. Энийг ингэж хаалгаа ерөөс ингэж чимгэлдэг. Тийм байсан. Тэгээ одоо шинэ ороод юуг нь харъя те. Та энэ юм байна. Энэ 8 дахил хараа. Одоо энэ хорол, үлзий, шүхэр тийм ээ, дун гэл. Энэ чинь бас учиртай. Цаана 4, наана 4 байгаа тий. Энэ юм одоо
гол мөргөлийн дахлын өрөөг шинээр сэргээсэн энэ одоо бурхан багш. Тий, энэ дахлын өрөө байсан байгаа энд битүү цонхгүй. Тэгээ одоо тэр сайхан одоо түрүүн логшор жанграас гэж хэлсэн шүү тийм ээ шүтэнтэй. Тэгээ одоо ийм одоо босод юм сэргэнэлтэй дөнгөж л одоо ингээд өрөөний дээр ихэлж үйл ажиллагаа номын дуус иргээд одоо хаалга үүднэсэн хуучин загварын яг дуурайлж одоо энэ энэ төр бол яг тэр сайхан шүгүр юм нь бол тэр энэ луу Монгол одоо шинэ хүмүүс юу нэг нандин шүү дээ энэ хараа тав байгаа үстэй чинь хомсон тэр энэ голдуу урд дөрв байд энэ таван юм юутай хомстой байгаа луу. Тэр бас наач их тэгээ энэ хээ хаар бүгд учтай энэ одоо юу гэдэг чинь номын энэ хараа энэ одоо соён бүсэг шиг юм юу яасан байгаа. Тэр бүгд одоо энэ их нацагд оржтол одоо манай Батбихийг билс Эрдэнэ 100 хийдийн ганжир маань юм нацагд оржтой шүү дээ. Тэгээ Бат энэ 250 жил Батбих оршихын бэлэгтээ зөвхөн одоо хээ хоор дандаа нэг бэлэгдэл агуулсан. Энэ хийд бол одоо очир мэт ингээ Бат оршин шүү дээ. Одоо ингээл 250 жил энэ Бат оршсон байна. Тэр их хүнд үеийг дагаар юм болгон дандаа бэлэгдэлтэй. Бүх юм нь бэлэгдлээ. Тухай дахиад ингээ тэгээ одоо энэ сургалтын өрөөнүүд гэж байна. Тухайн үед энэ шав сургалт ингээ суудсан багш нь жоохон хөдлөн ягаад гэвэл модон. Тэгээ заадаг. Тийм их шавын сургалт явагддаг. Нэг тийм сайхан юутай. Тэгээ ингээд энэ нэг шүтээндээ залбирчдаг байсан байна л да. Энд нь одоо ингээд нэг тухайн мөргөлийн нэг шүтэн байсан юм шиг байгаа ингээд тэрнтэйг ингээд мөргөдөг. Эндээ нөгөө шавнар нь орж ирээд мөргөлөө үлдчихдэг. Тэгээ эндээ хичээлээ хаадаг бас их. Тэгээ ингээд хоёр талаараа буугаа явчихна чинь. Багш эндээс сая бид нар орж эндээс орж одоо ийшээ буугаад. Нөгөө дөрвөн тийшээ тал тийшээ хаадах. Ихний сонин нарийн зохион бол. Одоо манай засгийн газрын ордны ерөн зохион байгуулалт юм штэ. Энэний яг шашны дээд сургуулийн зохион байгуулалт яг энийг дуурайлгаж хийлгэсэн. Архитектор нь анх энээс санаа аваад энийг дуурайгаа одоо энэ шашны дээд сургуулийн байрыг яг ингэж хийсэн. Яг адилхан юм. Хэлбэр зам яг адил. Хаалгамаар яг энээс санаа авсан байгаа байхгүй. За нэг юм ховор нанди юм олсон эндээс. Энэ одоо ингээ яг энэ хараа хуучнараа 250 жил мод нь ингэж ялзсан байна шүү дээ. Тэгэд энэ будаг хараа. Энэ байгалийн будаг. Хിവэрэ байж байгаа байхгүй юу? Тийм сэлбэр бүр машинаас ийцэж ин хараа. Дан гараар хийсэн байгаа ш тэр үед бол. Тэгэд ийм нарийн үлдсэн байгаа. 2 3 тийм. 50 жилийн дараа одоо ингэр байж гэдэг бас гайхалтай шүү дээ. Үнэн гайхал. Энэ бол түүхийн маш хосгүй ховор зүйл байхгүй юу? Азар ингээд ийм мод ийм болсон баг нэг үлдсэн. Бид нар энийг бүр хасрах ажил болсон. Энэ эндээс харахад л ойлгомжтой. Нэг багнаа нь ийм их ажил хичнээн мянган баг нь байсан байгаа шүү дээ. Ингээд 250 жилийн түүхтэй Дамдар Жайлан хийдийн дахин одоо сэргээн засварласан энэ одоо шинэ цогчин дугны талаараас үзэгч та бүхэнд эргэнгүй мэдээллийг өглөө. Мөн бас түүх талаас нь бас нэлээд эргэнгүй мэдээлэл өглөө гэж бодлоо. Та бүхний бас цаашдын чинь ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Энэ одоо дахин сэргээн засварлаж байгаа түүхийн нэн ховор бүтээлүүд нь өшөө олон зуун жил цаашаага үргэлжиж Монголын ард түмний одоо нэгэн түүхийн гэрч болж байна шүү дээ, тийм ээ. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Ингээд бас танаа эх орон телевиз, эх орныхоо түүх, соёлыг ингэж ард түмэнд соён гэгэрүүлж, уламжлуулж, хойч үедээ одоо олон сайхан нэвтрүүлгийг хүргэж байгаа. Та бүхний энэ буянтай ажил ард түмний одоо хүртээл болж, танаа ажилчин, танаа хамт олонны ажил үйлс одоо улам өргөжин дэвшгийн үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.
Үзэгчдээ эх орон телевизээс та бүхэндээ авралын чөхөр нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг хүргэлээ. Ингээд 250 жилийн түүхтэй дам даржаалан хийдээс энэхүү нэвтрүүлгээ бас бэлтгэн хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.